ийм цэгүүд өгөгдсөн ба CD векторд перпендикуляр бол К болоо гэсэн үг байна. За эхлээд AB гэсэн вектор тодорхойлно. AB векторын координат гэдэг бол B-ийн координатуудаас A-гийн координатуудыг хасна. За хасах 12-оос хасах 2-ыг хасвал хасахаар болно. Хасах 9-оос 1-ийг хасвал дахиад хасахаар болно. За харин CD вектор нь бол D-гийн координатуудаас C-гийн координатуудыг хасах ёстой. 9-оос 5-ыг хасвал 4 болно. К-гаас хасах 9-ыг хасвал ийм бол. Энэ хоёр вектор хоорондоо перпендикуляр байх ёстой. Перпендикуляр байхын тулд яах ёстой вэ гэхээр скляр үржүүр нь тэгтээ тэнцвэх байх ёстой. Скляр үржүүрийг энийг нэгээр үржүүлнэ. Бас энийг нэгээр үржүүлээд хооронд нь нэмж болно. За тэгэхээр ийм байх ёстой гэж гарч ирнэ. Тэгээ үүнийгээ бодвол ингэж болно.